би өнөөдөр гарденгасаа шууд дамжуулж байна. Тэгээд амар гоё гадаа ингээд бороо ороод амар гоё харна гараад ирлээ. Сэтгэл догтлоод ч шиг. Тэгээ манайхан би ингээд ягаад амар бичлэгээ дээл суул те ингээд байнга тогтмол оруулахаа болсон бэ гэхээр ингэсэн юм аа. Миний Google AdSense аккаунт хаагдсан заяа. Тэгээд тэр нь яасан гэсэн үг вэ гэхээр би YouTube-ээс цаашаад тийш нэг хэсэг хугацааны туршид эсвэл адтай бол буцаж нэгдэн азгүй бол тэр чигээр хаагдан заяа. Тэгээд YouTube-ээс ямар нэгэн байдлаар орлого олох боломжгүй болцсон гэсэн үг. Тэгээ ерөн жоохон сэтгэлээр унаад. Уг нь бол та нарынхаа хүчинд нэмэлт орлоготой болж исэн. Тэгсэн чинь гай газар доороос гахам модон өдрөөс гэдэг шиг Google AdSense аккаунт маань хаагдсан заяа. Тэгээ ямар шалтгааны улмаас хаагдсан бэ гэхээр dishonest declaration билүү нэг тийм нөгөө одоо өөрийнхөө таад ингээд бичлэг үзэж хахад дундуур нь янз бүрийн реклам гарч ирдэ штэ алгасах боломжгүй. Тэгээ тэр рекламнуудыг бот худалдаж аваад амар их ингээд одоо буст хийж их хүнд үзүүлээд тэгээд намайг тэгсэн гээд заяа. Тэгээ хаацсан заяа миний Google AdSense аккаунт. My god надад ямар ч тийм ботонд төлөх мөнгө байтугай. Байтугай мөнгө алгазаа. Тэгээд хаагдцсан амар харамсалтай. Тэгээд ерөн жоо сэтгэлээр унаад. Тэгээд ерөн жоохон эм ороод. Тэгээ одоо л ер нь бол гайгүй болж байна. Тэгээ нөгөө 5 сарын 29 хавцаа хаагдсан байхгүй юу? Тэгээ тэр үед дэлхийд даяар амар олон хүмүүсийн Google AdSense аккаунт хаагдсан заяа. Ямар нэгэн шалтгаан нь амар тэний шалтгаанууд хизээж одоо тийм ориг аккаунтуудыг хагаа хийсэн байгаа байхгүй ихэнх нь. Тэгээд хүмүүс ингэж бодож байгаа. AI глич байж магадгүй. Нэг бол Google угаасаа одоо YouTube-ийн monetize хэсгийг бол өөрчлөх гэж. Тийм учраас ингэж амар олноор нь хаачлаа. Олноор нь одоо ингэж яачлаа. Remove хийчлээ гэд хүмүүс аягүй тэгж ярилцж байгаа. Тэгээд яг надтай нэг хугацаанд Google AdSense аккаунтаа хаалгасан хүмүүсийн нэгэнд нь ч хариу ирээгүй байгаа. Тэгээд надад ч гэсэн хариу ирээгүй байгаа. Уг нь бол 2-7 хоногийн дараа хариу ирнэ гэжсэн боловч одоо аль хэдийн бараг сар болгож байна. Тэгээд миний AdSense аккаунт хаагдсан. Тэгээд тэрнээс болоод би AdSense аккаунтаа нээх гэж бүр бөө юм болж исэн байхгүй юу. Тэгээд ингээл Монгол руу шуудан мууднаа нэрэхгүй аягүй хэцүү аягүй ядаргаатай юм аа. Амар хүлээсэн. Тэг хүлээгээл нэгдээл шууд хаагдчихлаа. Амар гонигтай тэгээд миний сэтгэл санаанд амар нөлөөлөө. Тэгээ ерөн жоохон эмороод. Тэгээ ерөн жоохон шин юм одоо шин салхи оруулах гэж бодоод тэгээд юу яасан байгаа. Шин нэвтрүүлэг хийхээр шийдлээ guys. Би бас одоо байнга ингээд нэг тайптай яриад тахаар өөрөө жоохон уйдаа. Тэгээ та хэдийг бас уйдж байгаах гэж бодоод би нэг аюу галзуу нэвтрүүлгийг олж илрүүлсэн юм манайхаа. Тэр нь ямар нэвтрүүлэг вэ гэхээр Америк, Их Британь, Австрали зэрэг орнуудад болдог эхнэрийн солилцоо гэдэг нэвтрүүлэг байгаа. За нэвтрүүлэг маань хамгийн 2004 онд ABC телевизээр цацагдаад тэгээ премьер хийгдэж байсан. Тэгээд гарсан даруйдаа бол мэдээж үзэгчдийг байлдан дагуулж исэн. Тэгээ энэ үеийн шоунууд ч амар ингээд үзэх юмтай байдаг шүү дээ. Яг драма ингээд амар янз бүрийн драма гарч ирж мөрөд амар сонирхолтой. Тэгээд ер нь бол мангар хэрүүлтэй нэвтрүүлэг байлаа зав. Амар хэрүүлтэй за хэдүүлээ чи өсвөр насны жирэмслэлтээр ингээд нэг амар хэрүүл байхгүй мөртлөө хэрэгтэй юм мэдчих авдаг гэсэн шүү дээ. Одоо энэ дээр болохоор бүр бас нэгийг бодогдуулах нэвтрүүлэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тис өөр амьдралтай, тис өөр төвшний гэж байгаа. Өөр классын бүр ингээд амьдралын төвшин нь өөр те. Тэгээ боловсролын төвшин нь өөр. Тим айлуудын эхнэрүүдийн солиод 2-7 хоног шинэ нөхөр хүүхдтэйгээ амьдрах ийм даалгавартай нэвтрүүлэг байгаа байхгүй юу? Оролцож байгаа хоёр гэр бүлийн хувьд гэх юм бол Колорадо мужийн гэр бүл бол айгүй тийм өөрөө өөрсдийнхөө гоо үзэмж гадаад байдал хүмүүс юу гэж бодох вэ гэдэгт маш их анхаарал тавьдаг тийм гэр бүл байгаа. За нөгөө талд болохоор Вашингтон мужийн гэр бүл маань хүмүүс юу гэж бодох вэ гэдэгт бүр огт анхаарал тавьдаггүй. Тэгээ бүр хүүхдүүдээ unschool хийчихсэн заяа сургуулаас нь гаргаад тэгээ гэрээрээ ингээд гэртээ хүүхдээ хараад байж идэг. Ер нь бол ийм шаал эсрэг цэцэг хоёр байлгаа. За тэгээд хэдүүлээ үйл явдал руу орцгоё. Колорадо мужийн гэр бүлийн ээж Кристал нь гадаад төрхөндөө маш их анхаардаг. Бүр нөхөртөө ганцхан удаа нүүрний будаггүй төрхөө харуулж исэн гэж байгаа. Ерөнхийдөө бол гэрээ эзэхтэй тэгээ гол хийдэг ажил нь бол 13 сартай охиноо
гоо үзэсгэлэнгийн тэмцээнд оруулахад бэлдээд улмаар 1-р байрлуулах заяа. Тэгээ тим юмд бэлддэг байгаа 13 сартай охиноо. 1 сартай охиноо гэсэн. 1 сартай охин нь бол өөрөө 3 сараасаа эхлэн тэмцээнд оролцсон. Тэгээ бүр 12 номинацид төрүүлж исэн гинэ. Шилдэг ааш зан, шилдэг инээмсэглэл, шилдэг усны хувцас гэх мэт. 10 настай хүү Кайлига бүх зүйл шилдэг нь байхыг хүсдэг бөгөөд тэгээд заавал хүүхдүүдэд өрсөлдөөн шаардлагатай гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй. Хүүхдүүдээ ингээд заавал нэг юмд өрсөлдүүлжээ санаа намардаг гэсэн. За нөгөө талд Вашингтоны Снайдерийн гэр бүл маань ээж Эстер феминист бөгөөд 7 хоногийн 100 цаг ажилладаг эмч. Тэгээ чөлөөт цагаараа Roller Dollar Derby гэж нөгөө гээд ройлкунаад бибийн тэгээд түлхэлцдэг нэг тийм тоглоом амар экстрем тийм тоглоом байт юм лээ. Спорт юм уу? Тийм юмар хичээлдэг. Ер нь бол гэртээ бараг цаг гаргадаггүй гэж хэлж болно. Нөхөр Эрик нь болохоор гэртээ сууж хүүхдүүдээ хаардаг. Хоёр охиндоо гэрээрээ өөрөө хичээлээ заагаад ямар ч өрсөлдөөнгүй, үр дүнгүй одоо юу гэдэм бэ? Дүнгүй амьдруулдаг заяа. Дүн байхгүй. За Кристал охиныхоо шагналуудыг танилцуулдаг. Амар их шагналтай заяа. Тэгээ 13 сартай юм байж хөөрхөн нөгөө охин нь бүр ингээд ийм хөдөлгөөн сурцсан за мисүүд юм. Тэгээ Кристалийн хувьд ингэж ярьж байгаа. Би дандаа үзэсгэлэнтэй хүүхдээ болдог наад шүү. Ямар азар царай муутай том толгойтой хаалцсан том жигтэй хүүхдүүдтэй болдоггүй юм гэж байгаа. 13 сартай охиноо тэмцээнд бэлдэхдээ нүүрэнд нь крем төрхөж, хумсыг хит хөгшин харагдуулахгүй тулд гялалцсан ягаан өнгөөр буддаг. Айл хүүгээ бас ингэж багаас нь пижан тэмцээнд бэлдүүлээд 54 удаа төрүүлсэн гэж байгаа. Тэгээд 7 настайд нь тэтгэвртэй гаргасан. Мэдээж хүүхдүүдээс гадна ээж аав хоёр нь өөрсдийнхөө гадаад төрхөнд бүр маш их анхаардаг. Кристал бүр нүүрний будагтайгаа унтдаг гэж байгаа. Тим харин ингээд та нар будаггүй царайг нь харуул яагаад гэдгийг нь ойлгоно за гэж байгаа заяо амар галзуу. Тимийн хувьд гэр бүлэрээ брэнд өмсөж хэрэглэх ёстой хямдхан харагдахыг цээрэлдэг. Эхнэрээ байнга биендээ анхаарч дасгал хийж халуун хүн хിവэрэ байх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл өөрөө зөвхөн халуун хүн эхнэртэй байх ёстой гэдэг үзэлтэй учраас. Тэг хэлж байгаа хин ч илүүдэл чинтэй онцгүй үзэмжтэй хүнийг хүндэлдэггүй шүү дээ гэж хэлнэ. Кристалийн хувьд гэрээ эзэгтэй ч гэсэн байнга гоё харагдахыг хичээдэг. Тэгээ өөрөө эмэгтэй хүн болохоор би хүүхдүүдэд асардаг. Гэр орны хамаг ажлыг би хийдэг. Тим харин гарч ажил хийгээд мөнгө олоод бид гуравт сайхан амьдралыг өгөх үүрэгтэй гэж байгаа. Тэгээ ер нь бол эхнэр нь гэр орны ажил хийж хахад тим ерөөсөө тусалдаггүй будин дээрээ тэгэл хөвтөл байждаг. Энэ хоёр хүү Кайлига хичээлж байгаа бүх зүйлдээ заавал шилтгэн байхыг хүчилдэг. Тэгээ бүр багаас нь 1-р байранд туртай болгоцсон. Дургу байсан ч хийх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байгаа. 1-р байрал хэрэгтэй 2-т орвол хамгийн анхны ялагдагч болно гэсэн үзэл бодолтой. Снайдерийнхны хувьд феминист Эстер завгүй эмчийнхээ ажлаас тараад роликоор хичээлдэг. Тиймэрхүү экстрем спортыг ч гэсэн огт хийж чадна гэдгийг үзүүлэхийг хүсдэг гинэ. Гэхдээ энэ хооронд охтууд нь юу гэж ярьдаг вэ гэхээр би том болоод эмч болохгүй. Яа би ингээ хүүхдүүдтэйгээ хамт баймаар байна гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хүн яг сайн ээж мөн үү те? Гэрийнхээ бүх ажлыг Эрик амжуулдаг болохоор би ээж авах талаар хитрхи санаа зовох шаардлагагүй гоё байдгаа гэж Эстер ярина. Эрик маш шурт удаан хугацааны турш гэртээ сууж байгаа учраас бүр энэндээ дасцсан. Тэг хүүхэд яаж харах уу гэдэг дээр бүр гаршсан гэж байгаа. Тэгээ бүр явандаа октоо сургуулаас нь гаргаад гэрээрээ өөрөө янз бүрийн юм заадаг болсон. Яагаад ингэж хүүхдүүдээ сургуулаасаа гаргацсан бэ гэхээр хүүхэд өөрөө амьдралаа сонгох боломжийг олгоно. Хүмүүстээ өрсөлдүүлэхгүй яагаад гэвэл хин нэгний дээр гарах гэж оролцсноор маш их зүйлийг алдна гэсэн юм үзэл бодолтой учраас сургуулиас нь гаргацсан. Бүр ингэ шал эсрэг зэсэг хоёр гэр бүл байгааз. За солигдож ирсэн анхны сэтгэлийн хувьд бол Кристал тэдний байшин хараад уг нь бол аюу хөөрхөн потенциалтай байшин байна. Гэхдээ энэ хоёр нэг бол анхаардаггүй нэг бол мөнгөгүй байдаг бах гэж хэлж байгаа юм заяа. За нөгөө талд Эстер одоо энэ хоёр гэр бүлийн хувьд Кристал нь арай дээд давхаргын буюу мөнгөтэй. Нөгөө талд Эстер болохоор дундаж давхаргын айл байгаа байхгүй юу? Кристалын хотхныг харчаад нөгөө амар олон бэж барилгуудын нэг байна те гэж жоохон ингээ басцсан маягаар хэлж байгаа байхгүй. Эхний 7 хоногт бол тэр гэрийн дүрмээр энэ хоёр амьдрах ёстой. Тэгээд дүрмтэйгээ танилцсанаа. За Кристалийн хувьд болохоор ингэж танилцуулж байгаа. Би ингээд хүүхдээ пижент буюу тэмцээнд оруулах дуртай. Тэгээ энэ бол манай гэр бүлийн хувьд маш их зүйл. Тэгээ би эмэгтэй хүн болохоор хамаг гэр орныхаа ажлыг амжуулдаг гэж бичсэн чи Эстер бүр шок. Уусаа феминист штэ. Тэгээ вай тэ яагаад ингээд бүлтэн охиноо нэраа хүүхдээ ингээд янз бүр юмд оруулаад хажуугаар нь ингээд зөвхөн эмэгтэй хүн гэрээ ажил хийх ёстой гэж
Гэ шоконд орж байгаа нөгөө талд Кристал Эстерийн бичснийг уншаад шоконд ордог. 7 хоногийн 100 цаг ажилладаг. Би тэгээд чөлөөцөг гарвал би роллер дербигээр хичээлдэг. За тэгээ манай гэр бүлийн гэрээ орны хамаг ажлыг Эрик авч явдаг. Тэгээ Эрик 2 охиноо анскул буюу сургуулиас нь гаргацсан. Тэгээ манай гэр бүл бол өрсөлдөөн огт хэрэггүй зүйл гадаад төрхөндөө ч гэсэн бид нэр анхаардаггүй гэж бичсэн чи Кристал бүр шок. Ийм юм гэж юу байд юм бэ? Анскул гэж яг юу юм бэ? Гэт бүр гайхацаа. Яа тэгвэл Кристалын хувьд эр хүн гэдэг чинь гэрээс гарч ажил хийж мөнгө олдог эмэгтэй хүн гэдэг чинь гэртээ сууж. За тэгээ Эстрийг бүр амар шоконд оруулсан юм гэх юм бол тим ингээ эренгүүт нь манай ихнэр юм хүүкер бүүтс өмсдөг. Тэгээ байнга нүрэ буддаг гэж хэлж байгаа за амар нийтдээ. Тэгээ тэр хүүкер бүүтс гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр биеэ үнэлэгчийн гутал гэсэн үг за. Тийм гутал өмсөөд эхнэрийгээ гэр орноо цэвэрлэж гэрийн ажлаа хийхийг шаарддаг байгаа байхгүй юу. Эстер хэлж байгаа. Би ингээ гадаад төрхөндөө ерөөсөө анхаардаггүй. Гадаад төрх бол тийм амар чухал юм биш штэ. Яагаад одоо ийм амар шаардлага тавьдیں۔ Гэсэн чинь тийм ингээ ордоосон шууд би ерөө ингээ чамайг харсан бол чамайг бол тоохгүй. Тэ чи ингээ айгу тийм хүнд зодуулсан юм шиг харагдчихэв. Яагаад бол Эстер ч нөөрөө ингээд унж мунаад айгу хөхнөөц олцсон. Тэгээ энэ тэнд ингээд шарах байсан ингээд миний ихнэр лав хүнд зодуулсан юм шиг харагдахыг би хүсэхгүй гэж байгаа. Эстер ингээд хүүкер бүцээ өмсөөд тэгээ гэрээ цэвэрлдэг. Тэгээ гэрээ цэвэрлж чадаа чи ийм ер нь ядаж ингээд шал мал ингээд угааж үдсэн үү гэсэн чи үгүй би зүгээр харж ийсэн гэж байгаа байхгүй. Тэгээ Эстер ингээд бүр зэвүүрээд юм асууад. Тэгээ тим ингэж хэлдэг. Эрэгтэй хүмүүс угаасаа маскулин хүчтэй байх хэрэгтэй. Харин эмэгтэйчүүд илүү эмэгтэйлэг байх хэрэгтэй штэ гэж хэлдэг. Эстер бол угаасаа маскулин, феминин гэд хэлээд эхлэнгүүд угаасаа асууж байгаа. Маскулин буюу эрэгтэйлэг, эмэгтэйлэг гэдгийг чи юу гэж ойлгоод юм бэ гэсэн чинь тийм ерөөсөө тэр агуулгын талаар ерөөсөө мэддэггүй. Маскулин гэдэг бол зүгээр хүчтэй байх хийг хэлж байгаа. Эмэгтэйлэг гэдэг бол хөөрхөн харагдахыг хэлнэ гэж би ойлгодог гэж байгаа. Тэг хүүсийн талаар ярих дуртай мөртлөө иймхэн ойлголттой байгааг хараад Эстер бол хамгийн түрүүнд хүүхдүүдийг өрөвддөг. Тэг ийм амар сонин гүн гүнзгий юм ойлгох чадваргүй эцэг ихтэй байгаад энэ хүүхдүүд айгүй харамсалтай юм да гэж хэлдэг. Тэгээ тийм өргөжлүүлээд агуу хүмүүс эрэгтэй наан гөрөө хийж хоол унд залгуулдаг харин эмэгтэй нь угаасаа л гэртээ хоол унд хийдэг байсан шүү дээ гэж ярихад Эстер тавлаад чи тэгвэл хизээ хамгийн сүүлд арслан заа ундгаасан юм бтэ гэсэн чинь тийм нөгөө ёжлыг ойлгохгүй тэр чи үүр устцсан амтэн штэ тэгэхээр чи би яаж ундгаах юм гэж байгаа. Зөө амар инээдтэй. Тэгээ мэдээж Эстер бол шоолдог. Тэгээ оюун санаа ойлгуулсан төвчний хувьд бүр тэнгэр газар шиг хоёр хүн ярилцж байгаа болохоор бүр. Нөгөө талд Кристал Эстрийн оронд маш их завгүй резидент хэмжээхэн ажилд явдаг. Тэгээ ингээ ажилдаа явахдаа хоцорж байгаа шүү гэд залгаад исэн чи ажлынх нь хүмүүс над бол хамаагүй би Эстер биш учраас өөртөө бол анхаарна. Над хоцорсон ч хамаагүй тэр үйлчлүүлэгч нар чи хүлээж чадна штэ. Ингээл өөрийгөө гойж байгаа л ажил руугаа явж байгаа. Тэгээ ажил дээр явсан чинь мэдээж амар хоцорсон учраас дарагтаа загнуулна. Эрик харин өдөржин 2 охиноо харж хичээл зааж өнгөрөөсөн. Тэгээ ажлаасаа ирээд Кристал одоо тэр 2 охиндоо хангалттай их хэмжээний мэдлэг өгч чадж байгаа юу гэдэгт нь эргэлздэг. Яагад гэвэл нөгөө ямар ч хэмжүүр байхгүй учраас эргэлзээд байгаа. Кристал хүүхдүүдийг гадаад орчноос тусгаарлаж хүмүүстэй өрсөлдүүлэхгүй байлгаснаар энэ 2 охин юуг зорихоо мэдгүй, ямар ч чиглүүлэггүй, өөртөө хаана явж байгааг мэдэх боломжгүй гэж хэлж байгаа. Харин Эрикийн хувьд Кристалыг нохоо хувцсан чинээ тоодоггүй. Яагаад гэвэл Кристал бол жаахан нэраа хүүхдээ гоо үзэсгэлэнгийн тэмцээнд оруулдаг хүн. Тийм хүн миний хүүхдүүдийн талаар юу гэж бодох нь над ерөөсө падгүй гэж байгаа. Эрик бол айгуу тийм бардам заяа. Эстер гэрээ цэвэрлэж дуусчаад 13 сартай охиныг маникюрт нь оруулаад буцаад гэрээ цэвэрлээд тэгээ тимийг ажлаас нь ирэх үед хамтдаа бэлтгэл хийхээр болдог. Тэгээ тим хэлж байгаа. Би илүүдэлчэндээ хүмүүс дургүй, Кристал ч гэсэн дургу. Эстер чи юу гэсэн бэ? Дургу гинэ гэдгсэн чи тийм хэрэг би чамтай таарсан бол чамд бол татагдахгүй байсан. Бүдүү огтод хайр хэрэгтэй л дээ. Гэхдээ надаас гарах хайр лав биш гэд нөөрн дундуур нь хусаад айжаа. Ер нь энэ тим аяар тийм юу бүтүүлэг хүн санагдсан надаа. Fat girls need love and just not by Tim. So. Эстер за чи тэгвэл ингэ шаргал устэй сайз 3 өмсдөг хүүхнүүдэд дуртай юм байж. Хэрэг Кристал үсээ ингэж их цайруулаад эцэстээ ингээ харчлаа болоод будуулж чадахгүй төрүүлж хайрлахаа болох юм уу? Гэсэн чинь хөөхийдөө нөгөө тим заяа ёо амар тэнэг гай за. Кристал цайруулалт шаардлагагүй хаа. Кайлиг харалтаа угаасаа юм шаргал штэ гэж хэлж байгаа. Эхнэрээ ингээд салонд юу гэдгийг мэдэхгүй. Тэгээд Эстер салонд очсон $140 чи юун зарцуулагддаг гэж бодоод байгаа юм бэ? Гэсэн чи тийм хумсанд л зарцуулагддаг байхгүй. Тэгээд Эстер бүр ёо за өстө ойлгохгүй юм байна. За тийм байж тэгвэл
байнга ингээ та нэг буюу бие ингээ борлуулахыг чи юу гэж бодож байна? Наа чи арьсанд айгүй хортой гэж хэлсэн чинь тийм над хамаагүй надад тийм бор одоо гүн dark tone-ийн арьс таалагддаг гэж хариулж байгаа. Дээсээр аргаа бараад арьсны хор тавдар тусах магадлалтай гэсэн үг гэж тайлбарлах байхгүй. Тэсэн чи тийм би ингээ кристалл шиг бор танинг дордог өсмөсөө цайруулдаг хүмүүс олныг мэднэ. Нэг нь ч хор тавдраар өвчлөөгүй байгаа. Би кристаллыг тэгж өвчлөн гэж бодохгүй байл гэж хэлдэг заяа. Маагаар өнөдтэй. Дээсээр бүр хэлэхгүй болно. Миний эхнэр намайг анх энэ төрхөөрөө татаж түүнийг надад зарсан. Одоо харин тэр төрхөө хадгалж явах хэрэгтэй. Үүнийг Эстер ойлгох хэрэгтэй. Эстер харин эрэгтэй хүний амнаас тийм үг унсанд юусоо итгэж чадахгүй. Тэгээ кристалл удахгүй өөрийгөө зүгээр л түүний нэг одоо гоёлуудын нэг байсныг олж мэдэх байхаа. Яагаад гэвэл тимийн одоо энэ татагтаад байгаа зүйлс нь нас ахих тусам солигдож болохоор зүйлс байна гэж байгаа байхгүй юу. Кристалл харин охтыг ингэж гэртээ байлгаад байгаа Эрикт асуудал байна гэж үздэг. Тэгээ өөрөө гадагшаа гарахыг хүсдэггүй болохоор охтуудаа ч гэсэн ингээ хорцсон гэж үзээд байгаа. Амьдрал бол том тэмцээн. Эцэс сүлд нь хин нь илүү хичээж, хин илүү дадлаг хийсэн нь ялдаг хорвоо гэжлэн чи Эрик амьдрал өчнөө олон ийм одоо өрсөлдөөнтэй замналаар биш те эрдэмтэд чиг заавал тэмцээнд олж ялахгүйгээр хүрх боломжтой олон карьер биш дээ гэж хэлдэг. Кристаллын хувьд бол Эрик октоо энэ хിവэрээ ингээ тавьж явуулахгүй байвал эцэс сүлд нь охид л зовноо. Нөгөө талд Эстер тим хоёр алалцаар л байдаг. Тэгээ одоо 13 сартай охтын тэмцээнд оруулах хэвээр. Тэгээ Эстерийн үүрэг бол ялуулах. Тэгээ тим ч гэсэн хажуугаар нь охиноо ингээ янзлал янз бүрээр гоё ол заяа. Одоо энийг тэгээ гоёод байдیں۔ Тэгсэн чинь Эстер ингээ хэлдэг байхгүй юу? Хүүхдээ ингэж бэлдээд гоёод яг нохоо шиг юмаа гэж хэлсэн чинь тим бол бүр амар уурлаад миний охины нохоотой зүрслэнд бүр амар уур хүргэсэн. Эсрийн өдөр болгон усанд ордоггүй гэсэн ч би нохоо сарамгчин гэж хэлэхгүй л байгаа зү гэж хэлж байгаа. Яа за тэгээд манайхан Кейлигийн шалгаруултын үеэр Эстер нөгөө юу хийхээ мэдэхгүй хөлд ороогүй хүүхдийг ингээ алхуулах гад оролцсон чинь нөгөөх нь алхахгүй. Тэгээ жоохон онцгүй харагдаад тэгээ оноо нь буурчж байгаа. Ер нь бол тэр тэмцээний үеэр л жоохон онцгүй харагдаж байгаа юм зэ. Тэгээ ялагчаар Савана гэдэг амар том хүүхэд тодорсон чинь тим Кайл хоёр бүр урвайгаал бүр бөө юм болдог зэ бөө стресс. Тэгээ хоёулаа уйлдаг. Беби Кейли хамгийн хөөрхөн охин байхад ялсангүй. Энэ бүхэн стресс боллоо гэж тим хэлдэг бол ах Кайл нь бүр амар травматай амар уйлал. Тэгснэ ялагдах ямар хэцүү илээ дээ. 2 дугаар байр хангалттай сайн биш үү? Биш гэсэн үг гэл уйлал за бүр гэд яг галзуун шиг амар өрөвдмөр. Places isn't good. It's important to be the best. За нөгөө талд бүтэн 7 хоног тасралтгүй ажилласан Кристал анх удаага гэр бүлээс хоолойгаад ажлын дарамт мэдрээд ирсэн чинь гутралд орж байгаа. Тэгээ Эрикэд бодож явсан хамаг юм а хэлнэ. Яагаад Эстер гэртээ байдаггүй? Яагаад чи ир хүн шиг гарч ажил хийдэггүй юм? Гэд уурлаад эхэлсэн чи Эрик би хүүхдүүдэд харж гэртээ суухын тулд заавал өтрөөдөө байх хэрэгтэй юу? Хариуд нь Кристал тэгвэл ядаж түүнийг ажлын бус цагаараа хийдэг тэр роллер доллар дербиг нь болиулаач. Тэр бол гэрээсээ зүхтах шалтгаан байхгүй юу? Ихэд Эрик бүр амар тэнийг юм хэлнэ. Oh my god. Эрикийг энэ хүртэл хүндэлж авсан хүндэл шалаар нэг болон заяа. Ингэж хэлдэг. Чи тэгвэл 13 сартай охиноосоо зүхтаад энд ирсэн байгаа зү гэж хэлдэг заяа. Амар нэдтэй ёо. Юу гэсэн ч үгүй дээ. Кристал тэрэнд айгуух гомддог. Би зүгээр энэ шоунд орох гээд experience буюу туршлага хуримтлуулахаар ирсэн. Ямар 7 хоногт би 100 цаг алга болчдөг байгаа биш гэ яваад өгдөг. За харин тим Эстер хоёрын хооронд алаан үргэлжилсээр тим гоо үзэсгэлэнгийн тэмцээнд төрүүлээгүй Эстерийг хамгийн их буруутдаг. Чиний царайг харахад энэ бүхэн чиний хувь зүгээр инээдтэй зүйл юм шиг харагдчихсан. Тэгээ Эстер хариуд нь би үнэхээр иймэрхүү зүйлд ач холбогдол өгдөггүй ч гэсэн сая бол байдгаараа хичээсэн шүү гэд. Тэгээ тим яхаараа манай гэр бүлийн үнэт зүйл чамд үнэт биш санагдаад байгаа юм. Тэрийг чи ойлгохгүй байна. Одоо нөгөө гоо үзэсгэлэнгийн тэмцээн тэгээ тиймэрхүү юмд яагаад ач холбогдлохгүй байгаа юм бэ? Яа манай гэр бүлийн үн цэнийг чи ингээд шалаар унгаад байгаа юм бэ гэж асууж байгаа. Эсэр хараа амьдралын үнэт зүйл бол чи бусдад юу хийж өгөх болохоос биш бусад хүнд лаг харагдаж шагнал цогцолох биш дээ гэд углуурганы үгээ хэлнэ. За тэгээд эхний 7 хоног бол ер нь нэлээд алаантай. Эхний 7 хоног нөхрүүдийн дүрмээр буюу одоо айлынхаа дүрмээр амьдэрсэн бол дараагийн 7 хоногт нь өөрсдийн дүрмээ гаргах цаг ирнэ. Тэгээд засаж сайжруулах зүйл байх юм бол өөрсдийнхөө дүрмийг нэмээд өөртөөхөн дүрмээр амьдруулдаг аа. За ингээ шин дүрмээ танилцуулна. Кристалын дүрм нь Эрик чи гэртээ нуугддаг. Чин чамааг сул дорой болгож ир хүн биш болгож байна. Одооноос чи гарч ажил хийж би гэртээ сууж 2 охиндоо хэрэгтэй ээж нь байх болно. Тэгээ чи энийг бодоорой. Хэрвээ чиний өгч байгаа энэ мэдлэгээр Эстер явсан бол тэр эрзэдэн тимч болж чадах байсан болов.
Энэ 7 хоногт октоос шалгалт авч төвшөндөө байгаа хэсгийг шалганаа гэсэн чи Эрик шууд эсэргүүцэж байгаа. Тийм юм байхгүй, тийм болохгүй. За тэгсэн чи Кристал үргэлжлүүлээд Эрик чи одооноос иршүүд спортоор хичээллэх болно. Гэсэн чи Эрик ингээл царин тодорол би ингээ охидтойгоо хичээлүүл яг болж байна. Дэжгүй болно гэд. Бас дотроо дууртай цааш. За тэгээд танай хоёр охин бол үнэхээр хөөрхөн. Царайны зөв төрхтэй учраас гоо үзэсгэлэнгийн тэмцээнд бэлдэх болно гэж байгаа. Пижент те. Тэгээ хоёр охин үгүй гүгөөстэй тийм дормааргүй байшгүй гэл. Аав нь харин хажуунаас нь өсөхгүй байвал хийхгүй байж болно штэ гэж тайвшруулна. Тэгээ Кристалын нэг амар гайхаж байгаа. Бүр жигнэсээ гайхаа заа. Үгүй байвал хийж болно гэж танаа гэр бүлд ингэж ярьдаг юм уу гэ бүр шок. Нэмээд та хоёр одооноос cheerleading багт орох болно гэхэд охидод бол таалагддаг аа. За Эстрийн дүрэн болохоор тийм чи өөрийгөө мундаг эцэг гэж боддог баг. Гэхдээ үгүй чи бол зүгээр л тэнийг юм шиг хүүхдүүдэд шахдаг. Тийм л байдаг эцэг. Чиний ялалтууд надад юусаа хамаагүй миний нүдээр бол азгүй амьтад чиг л харагддаг гэ хэлчихэж байгаа. Тэгээ тийм бүр ингээд амар гахал. Бид нар азгүй амьтад юм уу те? Чи харж байгаарай заяа 10 жилийн дараа гэхэд миний хүүхдүүд амжилтанд хүрэхэд байх болно заяа. Одооноос эхлээд ямар ч тэмцээн өрсөлдөөн байхгүй охинд чинь энгийн хувцас авч өгөөд тэр бяцхан феминист болох болно гэж байгаа. Тэгээ тийм угаасаа тийм феминизмд амар дургу те. Тэр феминист болохыг хүсэхгүй байгаа асуугаараа заяа гэх. Хилд ороогүй хөхтгөө мэдгүй тэнийг юм уу юу юм. Одооноос тийм гэр орноо цэвэрлэж гэртээ суудаг аав болно гэ аваа хийж байгаа. Гэсэн чинь тийм хариуд нь юу вэ тэр цэвэрлэгийн энэ төр чинь эмгтээчүүд зориулсан зүйл биш билүү гэж байгаа. Бүр ингээд эмгтээчүүд зориулсан зүйл гэдэг. Одооноос гэрт нэгч шагнал оромшуул байх ёсгүй. Харин ялагдагчгүй зүгээр энгийн тоглоомоор тоглож сурнаа. Тэгээ тийм болохоор боломжгүй амьдрал бол өрсөлдөөн гэж тэгсээр л байдаг аюу ударгаатай. Ингээ шууд дүрмээ хэрэгжүүлж эхэлнэ. Тэгээ Кристал шууд охиныг хөөрхөн хувцлаад, үсийн самнаад гангалдаг. Гэтийг ийм байгааг харсан чи одоо л тэд нар нэг юм хайрлагцсан юм шиг мэдрэмж төрж байна. Кристал үздэг бол Эрик харин энэ бүхнийг хараад Кристал зүгээр л охтыг хүмүүст аятайхан харагдах талаас нь хувцлахыг бодож байна. Эцэс түүний хийж чадах гүн гүнзгий юм бол ердөө л энэ заваа юм а гэж байгаа. Эстер ч гэсэн бүх шагналыг аваад алт гэдэг. Тэгээ тим ингээл Кайлаар үг хэлүүлгээл Кайлыг ингээ өрөвдүүлэх гээд байгаа машин заяа бүр ингээл Кайлийн нүрд рүү орж байгаа л oh my god залуу минь хөл бөмбөгийн шагналыг чинь ч гэсэн нөө. Тэгээ энэ шагналыг авахгүй Кайл маш их хичээсэн штэ гэж мэл. Тэгээ Эстер хариуд нь хичээсэн. Тэгээ дээрэс нь туршлагдсан. Тэгээ болсон биз дээ. Туршлагдсан ч гэсэн бас ялсан. Гэ тийм хариуд нь мөчөөгөө өгөхгүй энэ хоёр айгу ядраатай. Тэгээ хамгийн хөөрхөн хэм бол Кайлд шагнал нь нэг амар хамаагүй. Тэгээ тэр үед одоо шагналаа хараад дурсаж ярьж байгаа юм хэм бол тэр үед амар гоё тоглосон шүү те гэдэг юм дурсаж ярьж байгаа байхгүй юу. Айгу хөөрхөн. За нөгөө талд Кристал охтыг төвшин тогтоох шалгалт өгүүлэхээр бэлтжээдэг. Тэгээ Эрик бол эрс эсэргүүцэн. Надад тэдний хаана явж байгаа нь юу ч хамаагүй гэсэн чи Кристал тэгвэл энэ хоёр хангалттай сайн биш гэсэн үг. Тим лаг боловсрал олгосон гэж бодоод байгаа юм бол чи айгаад байгаа юм шүү. Яагаад ингэ шалгалт өгөхөөс айгаад байгаа юм гээд. Тэгээ бас бөө хэрүүл болж байгаа. Эрик хүмүүстээ өрсөлдөх замаар биш амьдралынхаа туршид хичээлийг суралцах замаар боловсролыг олж аваасай гэж би хүсдэгэ гэд. Тэгээ мэдээч энэ нь бол Кристал айгуу тийм айсан. Тэгээ өөрийнхөө өгсөн боловсрол айгуу тийм эргэлцсэн гэж харагдаж байгаа. Тим хоёрын хэрүүлэн бүр ийм дээрээ тулдаг. Эхнэр чинь чиний хувь зүгээр л нэг аксессуар юм байна л да тийм үү гэсэн чи тийм бүр урдаас нь аахаа бит хоёр нэг нэгэндээ харилцсан ижил зүйлийг өгдөг. Эхнэр гэдэг бол барьж явж байгаа цүнхтэй ажил гээ хилээд эхлээ бурхан минь. Эстер бүр ингээ гайхаад түл чиний Кейли охин чинь том болоод хэн нэгний аксессуар болно гэж чи бодоод байгаа юм уу? Тэгж хүсэж байгаа юм уу гэсэн чинь тийм угаасаа тэгээд том болоод болох л ёстой юм штэ гэж хэлээд бүр шок. Бүхэл бүтэн Америкчуудын өмнө эмэгтэй хүнийг нэг муу эд зүйлс гэж хэллээ штэ энэ мөө гэж бүр Эстер бүр бөө стресс. And be somebody's accessory? I think Kaylee will be someone's accessory. I don't think Esther understands society judges people. Тийм өөрийгөө өмөрч хэлж байгаа. Нийгэм хүмүүсийг угаасаа ийм байхыг шаарддаг үстэй. Май буруу биш штэ гэл. Тэгээ Кристал өөрийнхөө зүтгийг охиныг нөгөө охтыг пижент тэмцээнд бэлтэх гээд дууддаг байхгүй. Тэгсэн чинь Эрик би мат орж байгааг харахгүй байна уу? Чи юу яхаараа манай гэр бүлийн юм хомыг хүндэлдэггүй юм гээд. Тэгсэн чинь Кристал бол өөрөө ингээ байнгын хуваартай те тэдэн сарын тэдэн тим юм хийн гээд бүр тим юмда дассан маа штэ. Тэнгүүт яг тэр төлөвлөсөн цаг хугацаанд нь пижен тэмцээнд нь оруулахгүй тэрний бэлтгэлийг хийхгүй байгаад бүр амар уурлаад Эрик бол үнэхээр тэнийг муулгуу арчаагүй амт юм аа гэд цэнхэр дэлгэцэн өмнө хэлнэ. За Эстер тим хоёрын хувьд нэг амжилттай зүйл гардаг аа.
Тэгээ тэр нь болохоор юу юм бэхээр тиймд нөгөө нэг хүүкер бүүцийг өмсүүлээд тэгээ кристал шиг гэрээ цэвэрлүүлнэ. Тэгээ нөгөө амар юм өндөр өсгөтэй гутлан дээр гэр цэвэрлээ явна гэж боддоо guys. Тэгээ нөгөө тийм ч ухаараад эхэлж байгаа байхгүй юу? Миний ихнэр яаж энэ бүхнийг хийдийг мэдэхгүй маа. Ийм гутлан өмсөд гэр орон цэвэрлэх айгүй хэцүү байд юм байна. Тэрийг ухаарлаа гэж байгаа. Бас аваа. Кристалын хувьд одоо охтыг зүтгэсээр агаад модулийн агентлаг руу аваачдаг. Дээрик хэлж байгаа хгүй чи ингээ гадаа үлээж явах. Ер нь бол ээжүүдийн дэлхийдэг юм л да энэ ч гэсэн чи Эрик октоосоо асууж байгаа. Би ингээ хамт орох уу? Хоёрт ингээ окей байна уу гэсэн чинь. Нөгөө хоёр нугасаа автагаа орё гэж байгаа штэ. Кристал уусаа энэ таалагддаггүй. Байн октоос ингээл яаж нээж тхийн өнгөө гэж асуугаад байхын зүгээр л орхиод өгөөсэй. Эрик октод ингэж наалдаад байгаа нь кристалд итгэхгүй байгаад байгаа юм байна. Мэдээч одоо кристалд энийг хэлсэн чинь кристал айгүй гомддог. Би ингээд хүүхдүүдээ чинь сайн сайхны төлөө ийм зүйл хийж яхад намайг ингээд айгүй тийм аюултай хүн ирсэн юм шиг үзээд байна гэд айгүй гомддог. За гисэн ч манай хоёр cheerleading руугээ бүгдээрээ яваад анх удаага Эрик бас октодыгоо өөр хүүхдүүдтэй нийлээд эмгтээлэгтэй зүйлээр ингээ хичээлээд яваад ахыг хардаг. Тэгээ октод нь ч гэсэн айгүй гоё байсан. Сайн амар гоё байсан мэс ингээ яриад айгүй хөөрхөн момент өнгөрч байгаа. Энэ хоёр талтай бас нэг одлолт амжилттай. Тэгээ Эстер нөгөө тал бүр ингээ жоохон хүүхдүүдэд үг зааж байгаа юм шиг юм болон заяа. Ээж болон эхнэрийн тухай гадаад төрх ороогүй магтаал бич гэсэн даалгавар өгч байгаа. Би эхнэртэй хайртай яагаад гэвэл тэр маш ажилсаг. Цэцэрлэг дээр хөөх юм бичдэг ч яг тийм хийж байгаа. Тэгээ ингэж бичснээрээ зөвхөн хөөхөн болохоор нь биш өчнөө бусад өчнөө олон зүйлд нь хайртай гэдгийг маань ухааруулж өглөө гэдэг. За манай Кристал Эрик хоёр бас ололт амжилттай. Хөөрхийн амтан Эрик одоо октоо бараг төрснөөс хойш юм уу те анскул хийснээс хойш өөр хүмүүстэй уулзаад нийгмийн харилцаанд ороод танихгүй хүмүүстэй нөгөө регби тоглож байгаа. Тэгээ ингээд тоглосны дараа сэтгэлээ хэлээ за. Өө энэ явдал хэвээр миний сэтгэл зүйд айгүй гоё. Тэ нөхөр дэжгүй байлаа. Би бас ингээд цаашаа иймэрхүү өөртөө цаг гаргах нь зүгээр гэдгийг бас ойлголоо гэд. Хөөрхийн амтан бүр ингээд хайр цэглэгдсэн байгаа. Октоо харах хэвээр, хөндөө юм заах хэвээр тэ нэг ч алхам холдож болохгүйгээ бүр чаас. Тэгээ нөгөө ээж хүний орон зай тэр чинь дутагдсан байгаа штэ. Эстер үргэлжлүүлээд Тим Кайл хоёрыг зүгээр нөгөө нэг ройл гунж одоо сурахаар шийддэг. Тэгээ нөгөө ялагдагч байхгүй зүгээр л юм. Нэр ингээ гадаа гарч тоглодог шүү дээ. Яг л тийм болж байгаа. Эстер хэлж байгаа байхгүй юу? Шилдэг болох ёстой гэсэн сэтгэл зүгээр биш ээ. Тогломооргүй байл болж болно гэд. Би ч хэлсэн чинь тийм сурснараа хүүхдээ шахаад эхэлж байгаа. Чи ингээ болох гэж байгаа юм уу? Чи чадахгүй болохоор болох гэж байгаа юм уу гэд. Тэгээ Эстер хүүгээс асуудیں۔ Хэрэг чамд ингээ сонголт байсан бол чи бөхөөр хичээлсээр байх уу гэсэн чи хүүн үгүй гэж байгаа. Тийм сандраад гэхдээ чи ямар нэг зүйлд хүрсэн хүн болмоор байгаа зү гэсэн чи Кайл би том хүн биш. Тэглэж зүгээр л тогломоор байна гэж хэлдэг заяа чаавс. We always have football practice, wrestling practice. Тэгээ Кайл угаасаа ройлг тогломооргүй чадахгүй байсан учраас Эстер за тэг болигээ болиулцдаг. Энэнд нь тийм бүр бөө уур олно. Үгүй гэж хэлснийхэн төлөө болиулчлаа штэ. Шантрахыг дагаа үед нь түлхэх ёстой байсан гэд. Бүр жигнэсээ бараг сэтгцээ өөрчлөлттэй юм байна гэж би бодсон. За энэ хэсгээр ийм ээж аав нар байдаг гэ одоо манайхаа. Кристалын мөрөөдөл биелсэн өдөр ирээд хоёр охины гоо үзэсгэлэнгийн тэмцээн болно. Тэгээ охид анх удаага нүрээ будуулаад, тумсаа будуулаад тэмцээнд ордог. Тэгээ энэ нь өөрсдөнд нь аюу гой санагцсан гэж байгаа. Тэгээ бусад охижийг туршлагатай биш учраас асуусан асуултанд нэг сайн хариулж чадахгүй. Тэгээ нөгөө туршлагатай охтууд нь бүр ингээл амар те би ингээд том болоод Америкийн нэгдсэн улсын анхны одоо юу адын те тиймэрхүү амар хэлдэг штэ. Тэгсэн чинь манай хоёр болохоор зүгээр би ингээд ээж авда хайртай мэдгүй. Хөөхөн те. Тэгээ сайн хариулж чадахгүй ч гэсэн дотроо ингээд амар баярлаад байгаа байхгүй юу. Тэгээ ялагчаар угаасаа Бруклин ингээд өөрөх нь тодордог. Тэгээ угаасаа манай дөрөв болоо сэтгэлээр ундаггүй хөвгчлөлтэй байлаа гэж гараа авдаг. Тэг Кристал бараг анх удаага ямар ч юм дарамт шахалтгүй тэмцээнд орж үзлээ гинэ. Ялагдсан ч болно, ялсан ч болно гэдэг сэтгэлдүүтэй анх удаага юм тэмцээнд орсон чинь надад айгүй аятайхан байлаа гэж байгаа. Эстер харин Кайлаар одоо барилдахдаа буюу бөхөр хичээлэхдээ авдаг мэдрэмжээ зураад аавдаа үзүүлээ гэж хэлдэг. Тэгээ нөгөө зурсан зураг нь хөөрхийн амтаа ингээ гунигтай гэж байгаа байхгүй. Тэгээ аавдаа ингээ хэлж байгаа. Аваа бүх бол миний спорт биш юм шиг санагддаг гэд. Кайлд ингэ санагцсан нэ. Би ингээд аавдаа сая одоо бөхөр хичээлмээргүй байна гэж хэлэхэд айгүй хэцүү санагцаа. Яг бол манай аавч хоёр намайг амжилтанд хүрээсэй гэж маш их хүсдэг. Би ингээд болио гэж хэлэхээр надад айгүй гимзэнтэй санагдаад байна гэж аахгүй хөрх амтаа. Тим жоохон хүүхдийг тим юм бодтол нь амар шахаа ийцэн байгаа байхгүй хоёр хүүрчэн. Тэгээ тим зэц ухаар нь тэгээ Кристал бит хоёр эхлээд ярьж тустай байна. Яг хөө дэмжиж болно гэтээ өмнөх шигэ хүчлэхгүй байсан
хэрэгтэй гэдгийг би ойлголоо гэд. Нөгөө талд Кристал бас юм ойлгожээ. Тэгээ охид тэмцээнд ялаагүй ч гэсэн зүг зүгээр ингээл инээж хөрөөл те өөрийнх нь гэр бүл шиг амар ингэ сэтгэлээр унж мунаал уйлж муулахгүй байгааг хараад өөр айгу харамсдаг. Тэгвэл өмнө нь хүү Кайлигаа учир зүггүй шахдаг, төрүүлэхгүй бол бүр ууралдаг байсан гэж байгаа. Бүр хашгирдаг, загнадаг те. Тэгж айлгадаг байсан хүүхдээ. Тэгээ тэрэндээ ингээ харамсаад уйлдаг. Тэгээ хүүмэн зүгээр хүүхэд ч үдээ те. Өмнөх алдаагаа ингээ харсан чинь надад айгу хэцүү санагдлаа. Одоо би бас ингээ цаашаад ялсан ч ялагдасан ч зүгээр ингээд сэтгэл зүйтэй байх тал дээр анхаарнаа гэж хэлж байгаа. За ингээд ер нь бол нилийн хоёр ихнэр солигдох цаг төхөөд Кристал явхахаа өмнө хоёр охинд ингээд анхны шагналуудыг нөгдөг. Тэгээ ямар шагналууд вэ гэхээр нөгөө энэ 14 хоногийн хугацаанд гаргасан амжилтуудыг шагнаж байгаа гинэ. Тэгээ охтод ингээд тус бүрт нь эерэг хандлагатай байсан, миний хэлснийг сайн биелүүлсэн гэл амар хөөрхөн номинацаар урамшуулад цом өгдөг. Тэгээ анх удаага шагнал авсан хоёр охин ч бүр ингээд амар баярлал заяа. Яа би ингээд ирээдүйд айгуу том юм чемпион болох юм шиг надад санагдаад байна гэл тэгсэн чи Кристал чи угаасаа айгуу том чемпион бэби гэл. Энэ хоёр гэр бүлийн байдал ингээд айгуу хэтрүүлэхтэй ч гэсэн авах юм бас айгүйх байгааз. За ингээд буцаад гэр орондоо харих цаг боллоо. Эстрийн хувьд тимийн гэр бүлд заавал одоо ялагч байгаалгүй илүү хөгжилтэй амьдрахыг сануулад буцдаг бол Кристал Эрикт өөртөө цаг гаргах нь зүгээрээ гэдгийг ойлгуулад буцдаг. Тэгээл нөхрүүд рүүгээ гүүгээл үнсэлцээл сүртэй болон заа энэ ч бүр яар гоё шоогоос те. За тэгээ манайхаа одоо л жинхэнэ аймаар үеийн эхэлж байгаа шүү. Тэгээ яадаг вэ гэхээр энэ дөрөв нүүрэлдээд шууд нүүрэн дээр нь танаа гэр чинь юм байсан. Намайг очоод тэгсэн гэсэн шууд хэлдэг байхгүй юу. Тэгээ тэр үеийн одоо эхэлж जैन заяа. Эстерийг шууд эхэлж байгаа. Би анх ингээ нийлх хүүхдийнхаа хумс нүрийг буддаг. Тим хүний оронд очиход надад амар эвгүй байсан гэсэн чи Кристал зөрүүлээд намайг очоод танаа хүүхдүүд үсээ самнаагүй хэртэй овцтой хөлөөс нь шиврүү нэрчижсэн штэ гэд шууд эхэлж байгаа. Тэгээ Эстер би хүлэн зөвшөөрч байна. Тэгээ би бас энийгээ ч гэсэн зүгээр гэж бодож байна. Тэгээ Кристал өргөжлүүлээд за чи тэгж их ажиллаж гэртээ бараг байдаггүй гэр орон чинь хаягдж байна. Роллер дерби мерби хийжсэн зүгээр гэртээ байхыг илүү зүдэх ёстой үсттэй гэж хэлсэн чинь Эстер бүр ингээ шууд өөртөө өмөрөөд бит хоёр зүв зүгээр те you're doing great job гэж аахгүй. Бит хоёр ингээ зүв зүгээр хүүхдүүдээ сайн өсгөхөд явж байгаа гэж бодож байгаа гэд. Тэгээ уусаа Кристал айгүйх гомцсон штэ нөгөө Эрикийн хэлсэн үг нь. Тэгээ тэрийг хэлдэг байхгүй. Би Эрикээс чи яагаад ажил хийдэггүй ин Эстер яагаад гэртээ байдаггүй ин гэсэн асуултыг асуухад Эрик хариулж чадахгүй банцсандаа болоод намайг чи нэг настай охиноо хаяад энд ирээ бицтэй гэж намайг буруутгасан. Ямар гээч ээж вэ гэж намайг хэлсэн гэж хэлээ. Бөө хэрүүл болж байгаа. Тэгэд амар заяа тэгсэн чинь Эстер хажуунаас нь тийштэй чи угаасаа нэг настай охиноо орхисон штэ гэд. Тэгээ тийм бүр ингээл амар уурлал. За чи тэгж хэлэхүү те. Чи бүр гэртеж байдаггүй зүтэй хөөе гэд. Тэгээ бөө хэрүүл болж байгаа энэ гурвын донд ч. За тэгээ шууд Эрик уушлалтгүй жан. За би тухайн үед бол те айгу муухай хэлсэн. Тэрэндээ бол үнэхээр 100% чин сэтгэлээ за уушлахгүй жана. Тийм үг ерөөсө хэлэх ёсгүй байсан маа гэд. Уушлахгүй жан. За гайс уушлаараа Кайл нь 17 настай хүүхд юм биш үү? За тэгээд тимийг уушлалт гуйхад харин Кристал зөрүүлээд те би бас ингээ танаа хоёр охиныг пэжентэд бэлдүүлээ тэгээ оруулсан бидэд л үнэхээр гоёсэн үнэхээр супер фан байсан. Тэгээ би нэг юм ойлгосон би хүүхдүүдтэйгээ маш олон удаан жилийн турш одоо пэжент те гоо үзэсгэлэнгийн тэмцээнд оруулаа явж байгаа. Тэгээ би энэ хугацааны турш хүүхдүүдэд маш их шахдаг байсан. Baby Kaylee 13 сартай охиноо бүр төгс байхын тулд тэгээ өөрийнхөө стандартад нийцүүлэхийн тулд маш их бэлддэг. Ялангуяа 7 настай Кайл хүрүүг оройлж хайшгирж загнаж бүр айгүй тийм муухай үйлдэлүүдийг гаргадаг байсан мэлээ. Тэгээ би ер нь одоо танаа гэр бүлд очиод танаа хүүхдүүдийг хараад өөрийнхөө хүүхдүүдэд арай л амар хатуурах гэжсэн би ойлгосон гэд. Тэгээ би явж хүүхдээс уушлалт гуйнаа гэд. За тэгээл нөгөө гэрээ сансан хүмүүс ч бүр ингээл гэрлөөгөө очиод бүр амар ингээл тэ гарсан өөрчлөлтүүдээ хараад үй та хоёр ч бүр пэжентад орсон гэлөө гээл нөгөө тал Кристал нөгөө нөхрийнхөө гадаад төрхөөр биш те өөрийнх нь дотоод сэтгэл болон бусад зүйлээр үнэлсэн бичгүүдийг уншаал амар уйлал өө намайг ухаантай гэлээ ямар хөрх юм бэ гээл. За тэгээ хэдэн 7 хоногийн дараа буцаад нөгөө нэг нэвтрүүлгийн багийнхан гэр гэртнээ очиод юу өөрчлөгдсөнийг хардаг. Тэгээ ер нь бол айгуу тийм эффекттэй те нэг юм нөлөөлөх зүйл болсон байгаа хгүй нэг гэр бүлд. Эстер Эрик хоёрын хувьд охтууд нь өөрсдөө пэжентэд ормоор байна. Тэгээ гоо зүслэнгийн тэмцээнд ормоор байна гэж хэлсний дагуу дотоод гоо зүслэнгийн тэмцээн гэдэг юм зохиогоод тэг ингээд охтуудаа өөрсдөө нь гоё хувцлуулаад өөрсдийнхөө туртай зүйлээ ярьж хөөрөөд тэг ингээд хамаатнуудаа цуглуулж байгаа дэйг хөрхэн тийм гоо зүслэнгийн
зүйл зохиогоо тэгэл бүх хүмүүс ялагчөө гэл. Тэгэж хүүхдүүдээ сонссон бол Эрикийн хувьд гэрээсээ гараад те гэрийнхэнгүүгээрээ ганцаараа өөрийнхөө чөлөөт цагийг өнгөрөөж сурсан гинэ. Өмнө нь ингээд айгу тийм гем зэмтэй санагдаад бас тийм боломж гардаггүй байсан учраас ерөөсө тиймний талаар бодож байгаагүй. Тэгээ жимд явсан гэж байгаа. Тэгээ найз нөхдөд болсон. Тэгээд бильярд тоглодог болсон гэж байгаа. Тэгээд Кристал тим хоёрын хувьд бол бас хөрхө ахиц гарсан байдаг. Тэгээ хамгийн түрүүнд Кайлаас уушлахгүйсэн байдаг. Тэгээд одоо минь хөө би ингээд хэрвээ чи ингээд ялахгүй бол ээж нь чам руу хашгирч загнана гэж чи яаж ийнө гэсэн чи Кайл ахаа гэж байгаа. Ээж нь бол дахиж чамаа тгий загнахгүй. Одооноос ингээд хэдүүлээ. Ялагч байх дээр биш зүгээр гоё цагийг өнгөрүүлэх дээр анхаарч байна. За юу гэд. Тэгээ Кайлаас уушлахгүйсэн байдаг. За тэгээ тийм болохоор бүр амар хэтрүүлэгтэй угаасаа тийм тэнийх хүн ч юм уу мэдгүй. Нөө Бэби Кайли эрт жижиг охин ингээд бариад юу заагаад өгч байгаа. Машиныхаа юмыг заагаад өгч байгаа. За ингээд 3000 мл тутамдын тосыг солин заа юм аяа гэд. Тэгээ ягаад охиндоо тийм зааж өгч байгаа гэхээр одоо охин нь юу ч болох боломжтой дэмч болсон ч болноо. Гэтэ өдөр бол усан зорох хэрэгтэй гэд бас эстрийг доош нэгэд байгаа байхгүй. Кристал болохоор заавал тийм амар мейкап хийгээл гойж ганглаа те нөгөө хөкөр бүүц мүцээ өмсөд байх шаардлагагүй юм байна. Би ингээ зүгээр л байгаагаараа гэр орныхоо ажлыг хийж болох юм байна гэдгийг ойлгоцсон. Тэгээ хаяа ингээ тусламж хэрэгтэй үед тийм бас санаагаараа орж ирээ тусалдаг болсон гэж байгаа байхгүй хөрхөн. Энэ хоёр бүр ингээ яг төгсцөө асуудаг гэж санагцаа надаа. Тийм нөгөө хөкөр бүүцийн өмсөл алхдаг байхгүй урдаас нь ёо чи яаж юм хийдэг байсан юм бэ гэсэн чи Кристал урдаас нь ерөөсөө шүүмжлэхгүйгээр чи айгу гоё хөлтэй байна гэд. Яг нэг иймэрхүү гасаад амар урт удаа амьдэрдэг шүү дээ. Яг юм сериосны биш зүгээр л бүх юмыг хөнгөн хүлээгээ. Тэгээд гоё зүйлсээ нь олж хараад сурцсан. Тэгээ хоёр талын гэр бүлд бас айгүй хөөрхөн ахиц дэвшил гараад энэхүү нэвтрүүлэг маань дуустдаг. За би тэгээд яг энэ доотлынхон комментуудыг уншсан. Тэгсэн чинь ингээд хүмүүс айгүй битсэн мэлээ. За энэ хоёр азгүй амтан гэж байгаа. Хоёр азгүй амтан гэдэг нь Эстер Кристал хоёр гэж байгаа. Нэгнийхээ дээр те бүх хүмүүсээс илүү гэж бодсон хоёр азгүй амтан л байна гэж айгүйх битсэн мэлээ. Тэгээд тимийг бас айгүй буруу шаасан, Кристалыг айгүй буруу шаасан байсан. Хитгэн настай хүүхдээ ингээл baby pageants руу оруулаад нөгөө гоо үзэсгэлэнгийн хүүхдүүдийн гоо үзэсгэлэнгийн тэмцээн чи угаасаа айгүй нэр муутай Америктааш дээр те олон улсад ч гэсэн манай Азууд бол хизээч тийм ойлгохгүй штэ. Тэгээ угаасаа нэр муутай тэгээд тэрүүгээр айгүй бахархаад ахаар мэдээж бол олон хүний амны бай болсон бэлээ. За миний хувьд бол хоёр талын гэр бүл хоёулаа алдаатай оноотой бас хэтрүүлэгтэй санагдлаа тий. Бүлэгтэй амар том хоёр хүүхдийг сургуулаас нь гаргаад анскул хийж мэгээд гисэн гэдэг бүр арай л амар туйлширсан уу. Нөгөө талд тим Кристал хоёрын хувьд бол угаасаа ярих юмгүй тий бүр амар туйлширсан хоёр гараага. За ингээд хэдүүлээ бичлэгээ дуусгая. Тэгээд дараагийн нэвтрүүлгээрээ ямархуу нэвтрүүлэг хийх үү гэдгийг та бүхэн манд доор бичээрэй. Би бас ингээд айгүй олон төрлийн нэвтрүүлэг хийж туршиж үзээд тэгээ дундаас нь ингээд та хэдийнхээ хүсэл сонирхлыг угаасаа сонсон шүү дээ. Тэгээ та хэдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн дахиад нэг нэвтрүүлэг олчмоор байгаа байхгүй юу? Тэгээ дараагийнхаа нэвтрүүлэг дээр би Toddlers and Tiaras буюу яг энэ Pageants гоо үзэсгэлэнгийн тэмцээний нэвтрүүлгийн нэг ангийн оруулж үзье гэж бодоод байна. Тэгэхээр та бүхэн маань доор ямархуу нэвтрүүлэг үзмээр байгаа бичээрэй. За тэр 90 өдрийн хамтрагчийг бол дахиад нэг өөр ютубер хийж явах шиг байсан. Тэгэхээр би бол хийхгүй байя гэж бодсон. За тэгээ бас удахгүй өсвөр насны жирэмслийнхаа дахиад нэг шинэ дугаараар уулзах болно. Тэгээ бас энэ нэвтрүүлгээ бас дахиад хийж болно. Энэ нэвтрүүлгийн гэхдээ би бас амар галзуу нэг дугаарыг үзсэн заяа. Тэр бүр үнэхээр галзуу. Тэрийг би дараагийнхаа дугаартаа оруулъя заа юу guys. За манайхаа өнөөдөр хамт исэн та бүхэндээ маш их баярлалаа. Айгуу удаан нэвтрүүлэг болт юм бэ. Энэс маш урт нэвтрүүлэг байт юм байна. Тэгээ та бүхэндээ хийж байгаа ажилд нь амжилт хүсье. Тэгээ дараагийнхаа нэвтрүүлгээр уулзлаа. Баяр таа.